төр нуурыг хурааж авлаа. Тэгэхдээ энэ ганц төр нуурын асуудал биш. Монгол улсын хэмжээнд байгаа бүх лицензийн тооллого явуулж хэний нэр дээр байдгийг ямар хамааралтай гэдгийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Энэ бол энэ ашигт малтмлын тусгай зөвшөөрөл олголт амнаатын тооллогын хяналтын ажил юм байна. Ийм ажлын хэсэг байгуулсан. За энэ ашигт малтмлын лицензийн тооллого хийснээр байгалийн баялгаа бид мэдэж авъя гэж байна. Сая бямцх сайтын хэлснээр одоо нийт лицензийн 5% төрөмжийн компаниуд эзэмшиж байгаа мөртлөө нийт ашигт малтмлын нөөц ашиглалтын төлбөр төсөв тоолох орлогын 80%-ийг эдгээр компанид бүрдүүлж байна. Стратегийн ордууд бүрдүүлж байна. Тэгэхээр зөвхөн стратегийн ордуудаар хязгаарлахгүй цаана байгаа Монгол улсын хэмжээнд байгаа бүх ашигт малтмлын лицензээ тоолгохын тэр лицензүүдийн төлж байгаа амнаатын тоолгохын ашигт малтмлын нөөц ашиглалтын төлбөр буюу энэ баялагын татварын тоолгохын энэний үндсэн дээр баялагын татвараа оновчтой болгоно. Үүгээр үндэсний баялагын санг бүрдүүлнэ. Ингэж ард иргэдтэй бодит өгөөж өгөх хамгийн чухал ажил бол энэ ашигт малтмлын лиценз, ашигт малтмлын нөөц ашиглалтын тоолго ажил юм байна. Үндсэндээ ашигт малтмлын лиценз эзэмшигчдийн нийт чагсаалт, харилцаа хамаарал яаж авсан гэсэн бүх юм гарч байгаа. Энийг ингээд нээлттэй байршуулад ил дод болгоод ингээ энэний амнаатыг нэмэгдүүлэх, энэний үр дүнд баялагын сан төлрүүлэх цаашдаа одоо төрд зарим шаардлагатай орд газруудыг авах энэ асуудлуудыг шийднэ. Тийм учраас энийг бол одоо энэ ажил бол маш чухал ажил шүү. Ингэжээж бид нэг баялагтай эзэн Монгол гэдэг хөтөлмөр байна. Урай биш. Жинхэнэ ард иргэдийн амьдралд одоо наалтстай, хүнд наалтстай бодтой ажиллах эхлэл бол энэ ашигт малтмлын лиценз амнаатын тоолгоос эхлэх учиртай.